Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас Про подкастыг цувралаар хүргэж байна. Подкастаараа дамжуулан хууль эрх зүйн мэдээллийг хүргэдэг үлээ. Энэ удаагийн подкастт Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Оюун Цэцэг оролцож байна. Бидний ярилцах сэдэв Монгол Улсын хилийн тухай хууль зөрчлийн талаар ярилцах болно. Сайн байна уу танд? Энэ өдрийн мэндийг хүргье. За сайн байна уу? Танд болон нийт сонсогчдаа энэ өдрийн мэндийг хүргье. За зөрчлийн тухай хуулийн 16-гийн 1-р зүйлд зааснаар Монгол Улсын хилийн тухай хууль зөрчлийн талаар энэ удаагийн подкастт ярилцсанаа. Юуны түрүүнд та Монгол Улсын хилийн тухай энэ хуулийн талаар тайлбарлаж өгөхгүй юу? Хоёр хөрш улстай бид хизээ хилийн дэглэм тогтоож мөрдөж эхэлсэн байдаг юм бэ? За юуны өмнө Монгол Улсын хил гэдгийг тайлбарж өгөх нь зүйтэй гэж бодож байна. За Монгол Улсын хилийн тухай хуулийн 4-р зүйл Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу усны мандал дээр хил залгаа улсынхаа нутаг дэвсгэрийн хязгаараас нь зааглаж Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойж тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэж хуульчилсан. Уг шугамаас ихс дээш нь бол агаарын хил, ихс доош нь бол газрын эдийн хил байна гэж тус хуулийн заасан байдаг. За Монгол улс 1962 онд бүгд найрамдах хятад ард улстай хилийн гэрээгээ байгуулж өмнөд хилийн албан ёсоор баталгаажуулсан байдаг. За 1962-оос 64 онд улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн. За энэхүү хилийн гэрээг бол 1975 онд Нэгдсэн улсны байгууллагуудад албан ёсоор бүртгүүлсэн байдаг. За Монгол улс Орос улбаны улстай 1958-аас 1976 оны хооронд хилийн гэрээгээ байгуулж хойд хилээ албан ёсоор баталгаажуулсан. Улсын хилийн дэглэмийн зорилго нь бол хил залгаа улстай байгуулсан гэрээгээ үндэслэн улсын хилийг тодорхой байлгах, хилийн зөрчилөөс урд нь сэргийлэх, улсын хилээр зорчигч тээврийн хэрэгсэлд бараа болон мал амтан, ургамал тэдгээрийн гаралтай түүгээд бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хилийн асуудалтай холбогдсон бусад үйл ажиллагааг зохицуулахад хилийн дэглэмийн зорилго нь оршиж байгаа. За Монгол Улсын засгийн газраас бүгд найрамдах хятад ард улсын засгийн газрын хоорондын хилийн дэглэмийн гэрээг 2010 онд Монгол Улсын их хурлаас сойрхон батлаж мөрд ажиллаж байгаа. За Монгол Улсын засгийн газар Орос улбаны улсын засгийн газрын хоорондын хилийн дэглэмийн гэрээг 2006 онд сойрхон батлаж мөрд ажиллаж байна. Тэгэхээр хилийн зурвас, хилийн бүс, хил орчмын нутаг дэвсгэр гэж юу болох талаар та сонсогчдод мэдээлэл хүргэхгүй юу? Улсын хилийн бүсэд хилийн дэглэмийг сахиулах, улсын гэл хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зорилттой хилийн инженер, техникийн байгууламжийг барих зорилгоор улсын хилийн шугамаас дотгош 15 км-ээс илүүгүйгээр улсын гэл хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвасгийн, за улсын гэл хамгаалах хилийн зөрчилөөс урд нь сэргийлэх зорилгоор тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг хилийн бүсгэн, түүний өргөнийг улсын хилийн шугамаас дотгош 100 км-ээр тогтоосон байдаг. Хил залгаа улстай хилдэж байгаа сумын нутаг дэвсгэрийг хил орчмын нутаг дэвсгэр гинэ. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газар хил орчмын нутаг дэвсгэрт хяналт тавьж ажилтгаараа ихээхэн онцлогтой. Тэгэхээр аймаг орон нутгийн онцлогтой уялдуулан хэрхэн хяналт тавьж ажилтдаг талаараа та мэдээлэл хүргэхгүй юу? Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газар нь Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн Булган сумд байрладаг хил орчмын нутаг дэвсгэр гэдгээрээ онцлогтой. За Ховд аймгийн Булган сум нь Ярант Байт гэх хоёр хилийн боомттой хяналтын арай өвөнч сумд хилийн цэргийн 030 дугаар ангинуудаа байрладаг. Булган сумын төвөөс Ярантын застав нь бол 52 км-т, Уран хүүхдийн застав нь бол 67 км-т, Уушгийн застав нь бол 117 км-т, Удаадын застав нь бол 190 км-т, Байтгийн застав нь бол 145 км тус оршдог байна. За Ховд аймгийн баруун гурван сум, торгууд, загчин, хазаах яснууд хил орчмын бүс нутагт жилийн 4 үйлрэлд мал ахуйгаа даган нүүд амьдардаг. За Булган сум дахь Сум дундын прокурорын газраас хяналтын харьяа, алтаа, өөнч, булган, мэс цэцэг сумдад үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчилд, эрүүгийн хууль, эрүүгийн эрх хянын шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулан ажиллаж байна. Тэгэхээр хил орчмын нутаг дэвсгэрт ихэвчлэн ямар төрлийн зөрчил үлдэгддэг юм бэ? Хил орчмын нутаг дэвсгэрт амьдарч буй мал бүхий малчин иргэд мал сүргээ хариулахгүй өрснөөс хилийн зурвас хилийн бүс рүү нэвтэрч хилийн болон хилийн дэглэм зөрчих зөвшлөөд үйлдэгддэг. За иргэд хил орчмын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтууд ирэх, хайх, олборлох, ан нагнах, мод бэлтгэх, байгалийн ургамал түүж зөвшөөрлгүй хилийн боомтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг зөрчил бол бас нэлээдгүй гардаг.
За дэлхийн нийтэд цар тахад өвчин гарч ярант байдгийн бомбтууд хаагдсан боловч 2021 оны 5 дугаар сараас ярантын бомбтоор олон улсын гэрээгээр нүүрс тэрвэрлэлд явж ирсэнтэй холбоотойгоор хөлийн бомбтод хяналт шалгалтын дараа л зөрчүүд бас тодорхой хэмжээгээр үйлдэгддэг байна. За хэрвээ Монгол улсын хөлийн тухай хууль зөрчих ийм зөрчил үйлдсэн бол ямар хуулийн хариуцлага хүлээлгдэг юм бэ? За Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 16 нэгдүгээр зүйлийн 1 хэсгийн 1-ийг Монгол улсын хөлийн болон хил орчмын дэглэм зөрчсөн. За 16 нэгдүгээр зүйлийн 1 хэсгийн 1-2-т хөлийн бомбтод мөрдөгдөх журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг нь хурааж хүнийг 100 сая төгрөгөөр хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгохоор хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн 16 нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хөлийн бомбтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн бол хүнийг 50 сая төгрөгөөр хуулийн этгээдийг 500 сая төгрөгөөр торгохоор хуульчилсан. Мөн зөрчлийн тухай хуулийн 16 нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зөвшөөрлгүйгээр хөлийн бомбтын хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан бол хүнийг 100 сая төгрөгөөр хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгохоор тус хуульчилсан байна. Тэгэхээр эрүүгийн тухай хуульд улсын хил хууль бусаар нэвтрэх гэмтэргийн талаар тусгасан байдаг шүү дээ. Зөрчлийн хэрэг нь гэмтэргээсээ юугаараа онцлог ялгаатай болохыг та тайлбарлаж өгөхгүй юу? За Монгол Улсын зөрчлийн тухай хуульд хөлийн болон хөлийн орчмын дэглэм зөрчих зөрчил, хөлийн бомбтод мөрдөгдөх журам зөрчих, хөлийн бомбтод хяналт шалгалтын дараалал зөрчих, зөвшөөрөлгүйгээр хөлийн бомбтын хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан үйлдэлүүдийг зөрчил гэж үзэж Монгол Улсын зөрчлийн тухай хуулиар шийтгэд оногдуулахаар хуульчилсан бол Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 19-14 дугаар зүйл Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх, эрхийн баримт бичггүйгээр хуурамч баримт бичгээр зохих зөвшөөрлгүйгээр Монгол Улсын хил нэвтэрсэн үйлдэлийг гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл улсын хилийг ямар нэгэн паспорт болон түүнийг орлох бичиг баримтгүйгээр хуурамчаар үйлдэж Монгол Улсын хил нэвтэрсэн үйлдэлийг гэмт хэрэг гэж ойлгож болно. За Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх, эрхийн баримт бичггүйгээр эсвэл хуурамч баримт бичгээр зохих зөвшөөрлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарсан Монгол Улсын иргэн хэрэгээ илчилж ирсэн бол ядаас ч чөлөөлж болохоор бас эрүүгийн хуулинд тайлбарласан байдаг. За харин үзэл бодол улс төрийн шударга ёсны бусад үйл ажиллагааны улмаас хавчигдсан мөвшгөгдсөн гадаад иргэн харьяалгүй хүн Монгол улсад оргонох эрх олж авахын тулд Монгол Улсын хилээр нэвтэрсэн бол энэ гэмт хэргийг үйлцэн тооцохгүй талаар бас тайлбарласан байдаг. За хүн хулгайлах, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүн баримт бичгүүгээр хуурамч баримт бичгээр Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ гэмт хэргийг үйлцэн тооцохгүй талаар эрүүгийн хуулийн тус тайлбарласан байна. Улсын хилийг хэрхэн нэвтэрдэг юм бэ? За тэгээ хил нэвтрэхэд анхаарах зүйлс юу байдг вэ? Иргэд ямар бичиг баримт бүрдүүлж улсын хилийг нэвтрэх ёстой байдаг юм бэ? За улсын хилээр зорчигч тээврийн гэрлийг шалган нэвтрүүлэх, хөлийн бомбын аюулгүй байдлыг хангах, хөлийн бомбтод мөрдөгдөх журмыг сахиулах, улсын хилийн зурвас хөлийн бомбтод үүссэн нийтийг хамарсан эмх замбраагүй байдлыг талсан зогтоогчийг үүрэгтэй. За түүнчлэн эрхүүгээ байгууллагаас зорчигчийг улсын хилээр үйл нэвтрүүлэх, саатуулах талаар мэдэгдсэн тохиолдолд түүнийг саатуулж хөлийн бомбтод гамшиг онцгой нөхцөл үүссэн үед холбогдох байгууллагатай хамтран тусгай дэглэм тогтоож зохион байгуулалтын арга хэмжээ авахчийг үүрэгтэй. Улсын хил хамгаалах байгууллага нь зорчигчийн улсын хил нэвтрэх эрхийн баримт бичигт тэмдэглэл хийж зөрчилтэй баримт бичгийг хураавч холбогдох байгууллагад нь шилжүүлэх, өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллага шилжүүлэх, улсын хил нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэлийг хүртэж нэгдсэн санг бий болгох үүрэгтэй. Улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл үзлэг хийх явцад илэрсэн улсын хилээр нэвтрүүлэхийг хоригдсан болон хязгаарлалтын зүйлийг хураавч холбогдох байгууллагад нь шилжүүлэх болон хууль заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. За иргэн хөлийн бомбтоор улсын хил нэвтрэхтэй дараах хил нэвтрэх эрхийн баримт бичгээр нэвтрэх боломжтой. За тухайд бол үндэсний гадаад паспорт буюу албан дипломат энгийн паспортууд. За нэгдсэн үндэсний байгууллагын паспорт, эх орондоо буцах үнэмлэх, харьяалгүй хүний зорчих үнэмлэх, Монгол хятадын хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэх, хил орчмын нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжийн иргэдэд олгогддог. Өөрөөр хэлбэл Алтай үнж булган сумын иргэдэд дээрх үнэлэг нь олгогддог. Хялбаршуулсан журмаар улсын хил нэвтрэх үнэмлэх, Монгол Оросын хил орчмын нутгийн засаг захиргааны нэгжийн иргэдэд олгон, нислэгийн уудас,
олон улсын нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нисэх багийн бүрэлдэхүүнд олгогдно. Төмөр замын хүлэг ажилтны нэрсийн жагсаал олон улсын суудлын галт тэрэгний үйлчлэг бүрэлдэхүүнд олгогдно. Тэгэхээр хил зөрчигч гэж яг хэний хэлдгийг ямар тохиолдолд хил зөрчсөн гэж үздэг юм бэ? За хилийн бомбт буюу хилийн баган тэмдэгтээр усын хилийг газар ус агаараар нэвтэрсэн хилийн бомбтоор усын хил нэвтрэх эрхийн баримт бичихгүй эсвэл хүчин төгөлдөр ус баримт бичгтээр нэвтэрсэн нэвтрхийг завцсан усын хилийг газрын хилээр нэвтэрсэн хилийн бомбт ус газраар тээврийн хэрэгсэл эзүүлэх хууль бусаар усын хил нэвтрүүлэхийг завцсан үйлдэлүүдийг хилийн зөрчил тооцдог бөгөөд уг заалтыг зөрчсөн этгээдийг хил зөрчигч гинэ. Тэгэхээр прокурорын байгууллага хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс хил хамгаалах байгууллагатай ер нь хэрхэн хамтран ажилладаг вэ? Ер нь урьдчилан сэргийлэх үүднээс хийж хэрэгжүүлж байгаа ажлаасаа танилцуулбал. За Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих зөрчлийг бууруулах, талсан зогсоох энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус прокурорын газар болон хил хамгаалах хилийн зэргийн 830 дугаар ангиас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. За тухайлбал Сумдганы прокурорын газраас хилийн зэргийн 830 дугаар ангитай хамтарсан төлөвлөгөөг жил бүр батлан гаргаж биелэлд үр дүнг тооцно ажиллаж байна. Хилийн зэргийн 830 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, заставын дарга, ордогч, хилийн төлөөлөгч нарт сургалт явуулах, танилцуулах, мэдээлэл хийх, гарын авлага боршуур тараах зэргээр хамтарч ажиллаж байгаа. Хил хамгаалах тусдаг хүчний нэгдсэн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж, зөвлөгөөнөөс шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг нэг мөр хангаа ажиллаж байгаа. Хил орчмын хуулийг дэвсгэрт мал ахуйгаа нүүдэлэн дагаа амьдарч байгаа. Малчин иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, малчин сумын засаг дарга хил хамгаалах байгууллага гэсэн гэрээгээ байгуулж, малчтын оршин сууж байгаа байршлаар нь хил хамгаалтанд татан оролцуулж, эдвэг санаачлагтай малчин иргэдэд урамшуулал олгож ажилласнаар энэ төрлийн зөрчлийн гаралд буурсан. За цаашид Монгол Улсын засгийн газар болон хил хамгаалах ерөнхий газраас хилийн инженерийн байгууламжийг шинжлэх шаардлагатай байна. За тухайлбал хилийн торыг шинжилэн татах, өргөс тор татах, өхөн саадыг бий болгох, хилийн баган тэмдэгтүүдийг гэрэл цахилгаанаар холбох, камержуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласнаар энэ төрлийн зөрчил буурах бас гол үндэслэл болох юм аа. Ховд аймгийн Булган сумаас бидэнтэй холбогдож Монгол Улсын хил зөрчих зөрчлийн талаар иргэд сонсогчдод тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Про подкастын шинэ дугаар 7 хоног бүр та бүхэнд хүрч байна. Сонсогч та бүхэн хууль эрх зүйн ямар сэдвийн хүрээнд мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.